Сайн байцгаана уу? Бүгдээрээ сайхан амарч гин үү? Өнөөдрийн блогт ээж хоёр ярилцсанаа. За юуны талаар ярилцах вэ гэхээр сүүлийн үед хүмүүс мессежээр ялангуяа гадаадд байгаа ээж нар маань гадаад төрсэн хүүхдүүдийн талаар Монголд хэрхэн аялах, одоо хүүхдүүдээ Монгол руу авч явахад дунд нь гарсан бэрхшээл, ер нь хэл хэм юу вэ? Монголд очингуудаа хүүхдүүдээ яаж хаана бүртгүүлж гадаадын иргэний харьяалын бүртгэлд хамрагдах вэ? Цөөхөн хідэн асуултууд давхардж байгаа учраас энэ удаагийн блогоороо тэр талаар дэлгэрэнгүй ярилцгээд ээжигээ блогт оруулж байна. Яа тэгэхээр ээж бол гардаж бүх юм өөрөө хийсэн учраас маш сайн та нарт тайлбарлаж өгнө. Одоо ээж та хоёрт 15 минут хугацаа. Тэгэхээр хоёулыг 15 минутанд багтаагаад ярина гэсэн үг. За ээж хамгийн түрүүнд ээж бага насны хоёр хүүхдийг ингээд урт замд авч явахад одоо тулгарсан ээж асуудал юу байна уу байхгүй юу гайгүй юу? Одоо тэгэхээр чи беби 3 настай, ээд нь 5 настай. Беби ээж 3 нас хүрэх байхад явсан шүү дээ. За ямар байсан? За сайн байцгаана уу? Та бүхэнд бэлсхэн мэдээлэл өгье. За хоёр хүүхдээ Монгол руу авч явахын шийдвэр гараад тэгээд эндээс аваад явсан. Би эхлээд одоо юу ярих вэ нөгөө замдаа авч явах төр шиг. Хоёулаа нөгөө нэг юу яасан гэж нэр нөгөө нэг ямар бичгээр бүрдүүлэх вэ гэ тэ. Эндээс нөгөө хүүхдүүдийнхаа паспортыг авсан хамгийн түрүүнд. Тийм. Хоёр хүүхдийнхаа паспортыг авсан. Тэрнээс тарамсаргүй байдлаар бид нар авцсан байсан тэ ээж. Ингээд одоо хоёр хүүхдийн маань ингээ паспорт ингээ байж. Энэ паспортыг ингээд авцсан байсан. За паспортаа аваад тэгээд паспортаа авцсан пледээс захиалаад Натрат пледээ захиалахын тулд одоо хин энд хоёр хүүхдээ итгэмжлэхээр ингээд авч явах вэ гэд тэгээ натратаар авсан. Тэгээ би миний одоо итгэмжлэлээр итгэмжлэл авсан. Итгэмжлэлээ аваад натратаар ороод тэгээд наач нэ тийм ээ. энэ нэг. Тийм энэ натратаар ингээд Энэ ямар утгатай ер нь байдгүй гэхээр хүүхдүүдийнхаа ингээд овог нэрийг бичээд хэдэн настай бичээд паспортын дугаарыг бичээд тэгээд тэдэн сарын тэдний өдөр аль улсаас аль улс руу явах гэж байгаа хин овогтой хинд өгж явуулж байгаа гэдгээ бичээд аав ээж хоёр нь хоёулаа гар үсгээ зурсан байх хэвээр. Энэ натратыг Америкийн нэгдсэн улсад бол бүх шуудангийн ер нь бол ихэнх шуудангийн салбаруудад тэгээд зарим банкн дээр хийдэг. За энэ гурав хэрэг болох юм байна. Тэ. За одоо ингээд натратаа авчлаа. Миний паспорт байна. Хоёр хүүхдийн паспорт авах. Тэгээд ер нь асуудалгүй ингээд хэл дээр очсон. Тэгээд Америкийн хэл дээр очиод за яг бичвэрнтийн тодорхой хэмжээг шалгадаг л байлгүй мэдээд бид бүх бичвэрнтэй өгч байгаа юм чинь. Тэгэл асуудалгүй гарцсан. Онгоцны цугаал явсан. Хүүхд бол ерөнхийдөө ямар ч асуудал гаргаагүй. За уйлаагүй. Ер нь 2 жил гарна. 3 нас хүртэл нэр тасгсан байсан л да. Төрхөөс нь өмнө ирээл бид нар ирж очисоор байгаад яг 3 нас хүрэх гэж хахад нь аваад явж байгаа учраас асуудалгүйгээр тэгээд том аав ээжгээ дагаад ингээд агаа Монголд байгаа гэх тийм. Агаа нь Монголоос байн буцаар ярьсан. Ах нь ингээд агаа та хоёрыг ингээд онгоцны буудлын дээр тосч байна. Та хоёрын дуртай юм юу вэ? Тэрийгэ захиараа. Агаа нь аваад ингээд та хоёрыгаа хүлээж байна. Гой машинтай, гой байшинтай та нарыг хүлээж байна гэдээ одоо бас өөрхөн хүүхдийн сэтгэлийг хөдөлгөөд гойгой толомоодыг чи аваад агаа нэгэ хүлээж байна гингүүт бөөн баяр би Монгол явлаа. 3 хоног энэ асуудлыг өөрсдөд нь ингээд байнга хэлээдсэн. Одоо онгоцоор нисээд Солонгос орон Солонгосоос Монгол руу нисэн. Тэгээ Монголд одоо гоё ах дүүс дээр очино гэдэг үгийг ахаар нь ч одоо сайн одоо ойлгуулж хэлсэн учраас хүүхдүүд ямар ч асуудалгүйгээр хэлд аваад онгоцонд цуулсан. За хүүхдүүдээ аваад ингээ онгоцонд суулгаад бас янз бүрийн бэрхшээл ер нь гарах юм байлээ. Анх удаа би ер нь зөвөр яг нарийн дээр ярихад би ер нь хүүхэд анх удаа ингэж харж үзэж байгаа юм. Ер нь хүүхдүүд дээр харж байгаагүй. Өрдөөсөө хүүхдээ хараагүй ажил гэж хэлээ явсан. Тэгээд хоёр хүүхдээ ингээд авч явахад тодорхой ерөөсөө өмдийн бол солих өмд ер нь ойрхон авах ёстой. Солих бодуулк авч явах хэвээр бас нэг тодорхой хэмжээний одоо ачуур салт нойтын салбетик эдрийг бол их ойрхон ер нь авч явах зүйтэй юм байна гэж бодсон. Хүүхдүүд гэхдээ янз бүр би зүгээр дотор л бодсон. Тэгэхээр хүүхдүүд янз бүрийн асуудал гаргаагүй. Тэгэл дуртай хоолыг бол ингээд захиалцсан. Онгоцонд болоод за юу идэж уудгийг ингээд хэлэхээр тийм хоол унд өгнөөхөр ийм мэдэж уншуу гэдгийг хэлээд одоо ээж аав нь хэлээд тэр хоолыг захиалсан учраас асуудал байгаагүй. Ерөөсөө өөртөө хоол ирсэн баярлаад авсан. Тэгэл эндээс Америк Солонгос орнууд ямар ч асуудалгүйгээр киногоо үзээд хоол ундаа идэж ууж идэл буц унтаад тэгэл буугаад Солонгост бид 2 цаг гаргасан байсан л да. Тэгэл Монгол руу ниссэн.
Тэгээд ер нь хүүхэд бол ингэдэг юм байна. Тодорхой хугацаанд ингээд амар амгалан ингээ баяр хөөртэй аз жаргалтай явж байхад тэр хооронд бол хүүхдийн бас гэдэсэнд асуудал үүсдэг, гэдэс одоо дотор ингээ бас асуудал үүсдэг юм байл гэж байгаа. Дотор мохоо оргиж явж байгаа хэлдэг юм байна. Тэгээд Монголын тэгээд Солонгост бохын өмнөхөн гинт энэ манай баг гэдэг сонио оргиод унахгүй ингээд над руу хандаад яасан гэсэн чи бүлж мөрөн гэдгсэн. Тэгэл бүр ерөөсөө яг хилэнгүүтээ шууд бүлдсэн. Тэгэл миний ингээд хувцс руу бүлжүүл. Тэгэл яах юм? Яач чадахгүй юм чинь амар хувцас тайлдаггүй яалтан ч биш хажууд хавирганд дөрөв хүмүүс байж байгаа юм чинь. Тэгэл нөгөө үйлчлэгч бол маш хурдан анзаарч идэх юм бэл хүүхдээ хүнрүүх анхаарал тавьдаг юм бэл. Тэгэл үйлчлэгч хүрээдсэн. Тэгээд тэр Монгол охин харин их азар бидний онгоцонд Монгол охин байсан учраас тэр Монгол охин ирээд уучлаарай чи зүгээр та битгий сандар би танд альчуур өгнө танд одоо юу хэрэгтэй вэ бүгдийг би өгнө гэж тэгэл ингээд надад найтас салбетгүй найтай альчуур өгдөг хэвээр бөөнөр юм савтаа авчираад өгсөн. Тэр онгоцны үйлчлэгээ бол өстой гайхалтай. Ярих юм байна. Korea Airline. Korea хүүхдийн амын зайлуулаад өшөө одоо юу ямар жуус уух уу яах уу ийх үү хичээ та бүгдийг ингээд хэлээд гараад гэдэг юм билээ юу тэр нь сайхан ингээд дэм өгдөг бидний сандраахгүй хүүхдийн маань тэгээд нонстop буугаад бид 2 цаг юу ахтай хүүхдээ одоо айтад тавтай байлгаж тэгээд цаашаа Монгол руугаа ирсэн. Тэгээд Монголда буугаад ах нь өстө дуртай юмнуудын одоо айскримын өшөө тоглоомын тэгээд гоё машиныг ингээд бариад ингээд байж байгаа хүүхд эрэгтэй хүүхдүүд чинь цаанаасаа л өөр юм билээ. Тэгээд машиндаа суугаад Монголд ороод ямар гоё гэсэн үгийг одоо тэгээд анхаа хэлээд ахад энэ ямар гоё юм бэ гэдэг наа гэдэг. Тэгээд ярамгийн хотын замаар нэг олон гэрэлтэй ингээд төв замаар тавьсан л да. Тэгсэн чинь их таалагдсан. Ямар гоё юм бэ? Хөх гэдэгсэн. Тэгээд Монголд очсон доо. Одоо ижлээ одоо Монголын гайл дээр буучаад гадаад иргэний харьяа бүтүүлэн тий. За ингээ Монголын гайл дээр буурсан. Манай ажилтнууд бичгээр зөвхөн юм байлээ. Миний паспортыг үзсэн, энэ хоёр хүүхдийн паспортыг үзээд энэ хэний хүүхдийн та хүний хүүхд авчирч байгаа биш үү гэсэн одоо тийм хандлага асуудаг юм байна. Тэгээ миний төрсөн охины хүүхдээ чи өөрөөс нь асуудаа гэж хэлсэн би. Өөрөөс нь асуу энэ юу юм бэ? Тэгэхээр наад хүүхд чинь хүүхд бол үнэт хэлсэн шүү дээ. За өшөө юу илээ өөр юу вэ? Тэгээж иргэний харьяад одоо яаж бүртгүүлэх вэ? Одоо ингээд тэгээд ороод ингээд ороход бол штаб дарахтаа та ингээд гадаадаас хоёр хүүхд авчирж байгаа маань таны төрсөн охины хүүхд за таны ингээд итгэмжлэл байна аав ээж нь зөвшөөрсөн юм байна. Тэр бүх юмыг үзийгээд энэ бичгөрөнтүүдийг эндээс авч явж байгаа итгэмжлэлийг үзээд миний паспортаа тулгаад энэ хоёр хүүхдийг ингээд аваад за танд гадаадын иргэний бүртгэлийн газар ингээд очихыг танд давхар сануулчих та ингээд 7 хоногийн дотор ерөөхдөө очиж энэ хоёр хүүхдийг өрнөлөө аваарай. Тэнд очиод бас тодруулах юм байвал тэндээс асуугаарай. Тэгэхгүй бол дараа нь одоо буцахтаа асуудал гарч ирэх шүү хичээ гэж хэлсэн. Тэгэхээр ээж гадаад иргэний харьяа хүн ер нь хэд хоног Монголд байх хэдээс дээш хоног байвал ийм одоо төр өмнөх ах уу? Тэгээ гадаад иргэний харьяатын газар очихын тулд очин гутаа хорон дараа хороо дээр очих. Хорооноос одоо миний бие намайг одоо тэнд тэдэн тоотод оршин суудаг нь үнэ. Энэ манай тэдгээр хорооны иргэн ийм бүртгэлтэй гэдэг албан ёсоор засаг дарга бол ингээд улаанкан дээр ингээд хийж өгт. Ааха. Энэ бол баян гол дээр хоёрдугаар ороо гэсэн ба. За ингээд энэ улаанкан дээр тодорхойлолтоо аваад өргөдөл бичсэн би. За миний одоо төрсөн охины хүүхдүүд байгаамаа би ингээс Америкаас авчирсан. Бүх бичвэрнтийн бас давхар ингээд канонд тэгээд надад сануулсан. Та бичвэрнтийн англи дээр орчуулаарай, английн монгол дээр орчуулаарай гэсэн юм. Дотроо байгаа бичвэрнтэй ч гэсэн тэгсэн. Ерөн зөвөр та тэгээд очиход ирж уцсахгүй шүү. Тэгэхээр бүх зүйлүүд дээр дорн орчуулаад тэгээд иргэний гадаад иргэний одоо бүртгэлийн газар очсон. За тэнд очиход мэдүүлгээ ууц гэж байдаг юм билээ. Маягт нэг гээд. Тэгээд тэр маягт нэгийг одоо мэдээж бие бичвэрнтэйгээ очиж байгаа ч хоёр хүүхдийн паспортыг аваад очиж байгаа чинь дорн тэр маягтын бөглөл чинь энэ тодорхойлтыг бол авдаг энэ үндэслэлийг үндэслээ. Тэгээд 3.5 4.5 хэмжээтэй цэг зураг байдаг юм билээ хүүхдүүдийн.
Ээж бүрээ хөөх ингээд чээ зургууд энэ чээ зургийг ерөөхдөө ганц 2 биш нэ 3-4% хувилцсан багт ерөөсөө хийхгүй гэдэг дараа нь хэрэг болдго юм байлээ шүү. Тэрийн дараа нь хэлж байна. Тэгээд ийм чээ зургийг нөгөө маягтан дээр амнаа. Тэгээд энэ хоёр хүүхдийн гадаад паспортыг их хувийн заавал авчиж үзүүлнэ. Гэхдээ хуулбарыг аваад нотариустай авчиж байгаа ч гэсэн одоо миний орсон виз штамп байгаа штэ. Тэрийг ингээ үздэг юм байл. Тэр Монгол руу орсон уу? Монгол руу орсныг үздэг. Тэгээд энэ хуулбарыг аваад тэгээд доор нь 77,700 төгрөгийг хүүхд. Тэгээд энэ 154,000 400 200 төгрөг тийм. Энэ 55,000 төгрөг тушаасан. 5 жилийн хугацаатай. Тэндээ тушаагаад тэгэнгүүтээ 3-5 хоногийн дотор та ирж ингээд аваарай гэдэг юм бэл. Ааха. 5 жилийн хугацаатай Монгол улсад оршин сух өмнөх. За ийм өмнөх өгсөн тий. Ард нь бол яг миний хаяг байж байгаа. Манад байна гэсэн утга нь. Тийм энэ ард нь болохоор одоо ээжийн хаяг нь тэгээд ээж 5 жилийн хугацаатай төр оршин сух 77,000 төгрөг. 77,700 төгрөг тушааж байгаа тэр тэндээ шууд тушаана. Тэгээ миний паспортыг ер нь өөрсдийнхөө паспортыг аваад явах хэрэгтэй. Миний паспортыг толгож үзсэн. Яг миний паспортыг Канадад авч энэ хоёр хүүхдийн паспорттай холбоотой ингээд нийлүүлж үздэг юм байл. Тийм учраас өөрийнхөө паспортыг орхиод явж өрөөсөө болохгүй. Итгэмжлэл хийж байгаа хүн болоод ерөөс өөрийнхөө бичиг баримтыг энэ хоёр хүүхдийн бичиг баримттай байнгын хэлхээ холбоотой. Тэгээд өргөдлөө бичнэ. Зүгээр авчид нөгөө бичиг баримттай нөгөө мөнгө төгрөг тушаачихгүй. Тэгээ өргөдөл бичихээр бас гадаадын иргэн харьяатан газарт ингээд миний бие нь одоо ийм хоёр хүүхдийг асран хамгаалахаар тэдэн жилийн хугацаатай ингээд итгэмжлэлээр авчирсан тул оршин суух үнэлгээг олгож өгнө гэсэн утга илэрхийлсэн өргөдөл бичиж өгнө. Тэгээд тэр өргөдлөө хорооныхаа засаг дарган тодорхойлолтой хүүхдийн төрснийг эрхлэгээ буюу түүнтэй орлох бичиг баримт гэхээр одоо энэ юу байж төрснийг эрхлэж байсан паспорт ч байсан эдрийгээ бүгдийг хуулбартай баталгаат орчуулгын хамтаа аваачаад тэгээд нөгөө асран хамгаалагчийн бичиг баримтын хуулбар гэж байгаа минийх явсан. Тэгээд бас гадаадын иргэний паспорт гэж байгаа бас хуулбар. За яг та энэ аюу олон юм шиг сонсож ивч гайгүй. Тэгээд чи зураг аваад мэдүүлгийн хуудас тэр маягтыг бөгдөөл тэгээд тэмдэгтэй хураамжийн 77,700 төгрөгөө тушаагаад туршин нэр дээр нь тушаадаг. Тэгээд өгчөндөө. Энэ үжид Монголд хаана ах уу гадаадын иргэнийг бүртгэх харьяа газар. Иргэдийн харьяатын газар нисэгт байдаг. Хуучин та бүхэн мэдж байгаа цагаан хаалга гэж байсан. Цагаан хаалга гэж байсан. Одоо яг тэнд нисхийн спорт цогцлбор гэж байгаа. Тэр спорт цогцлборын яг чанх одоо баруун талд байж байгаа. Яг тэнд очиод байгаа хүлээж аваад дор нь асуудлыг шийдэж өгчлээ. Тэгэл 3-5 хоногийн дотор гарчдаг юм байл. Энэ одоо яг иргэний өмчлөж хэмжээтэй. За иргэний гадаад иргэдийн харьяаны газар очиход ийм бичиг баримтыг өгнө. Тэгээд энийг зүгээр яг сая миний хэлснийг энийг оруулчихгүй хуулиар. За тэгээ би зургийг оруулчих. Тийш очиод буцаад хаа хоол нисэх рүү налах ч юм уу одоо амгалангаас явж хахад энийг оруулчвал энийг харж агаад ингэж болох нэ гэдэг утас шөрмөсөнд байна уу? Тийм бэ. За тэгвэл энэтэй холбогдно гэсэн үг холбогдоод асуухгүй юу? Тийм байна. Тэгэхээр ээж за Монгол улсад буугаад 7 хоногийн дотор гадаадын энэ харьяат газар бүртгүүлэн тий 7 хоногийн дотор манайхаа. Ер нь тий олон хоног хэдэрчүүл торгуульд ордог гинэ боцогт асуудал үүсчихсэн шүү. Санамсаргүй байдлаар янз бүрийн асуудалд орж байгаа. Тэгээд дорн юу ах вэ? Манайхаа гавшгаа төргөө үйлчилчихлээ. Энэ удаагийн дугаар Монгол улсад оршин суух өмнөх гэсэн сэдвээр ярилцлаа. Хин нэгэнд хэрэгтэй мэдээлэл байсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа ээж. За баярлалаа та бүхэнд манай хэрэг болох болтугай. Амжилт.